За тэгэхээр энэ удаа би та нарт 2019 оноос хойш одоо болтол үргэлжилж байгаа Fire Force anime-г ярьж өгөхөөр шийдлээ. Манайхан тэгээд лайк, subscribe бас хайпа дараад үзээрэй, окей? Ингээд та нар сахар болон калорийн агуулмжгүй хийж үзсэн сүүн ундаа Milk-с Zero гэж үзсэн үү? Хэрвээ үзээгүй бол яг одоо номин болон миний дэлгүүрийн бүх салбаруудаар зарагдж байгаа болохоор эрүүл сонголт хийхийг хүсвэл Milk-с Zero-г сонгоорой. Milk-с Zero. Сахаргүй калоргүй сүүн ундаа. Номин миний дэлгүүрийн бүх салбаруудаар. Токио хотын хаа нэгтээ манай гол дүрийн залуу болох Шинра галт тэрэгэн дотор хүн шатаж байгааг хараад зүгээрээ чадахгүй бас туслах гэсэн чинь жинхэнэ мэрэгжлийн хүмүүс нь хүрээд ирлээ. Эдгээр хүмүүс бол гал сөнөөгч гэдгээс гадна шатаж байгаа хүний хойдохын уншдаг ажилтаа гэх юм уу да. Харин манай залуу түрүүн туслах гэдсэн нь бас учиртай л байж. Тэрээр энгийн хүн биш бөгөөд өнөөдрөөс эхэлж гал сөнөөх 8 дугаар ангид хүчин зүтгэхээр болсон гин. Харин нөгөө гал сөнөөх 8 дугаар анги гэдэг чинь хуучны сүм дотор засварыгэд орсон юм уу хаашаа. За тэр ч яах вэ? Энэ залуу бол Оби. Тэрээр 8 дугаар тусгай ангийн ахмад золтой. Харин нүдний шилтэй броовол дэслэгч Хинава. Харин манай Шинра чинь сандрахаараа нүүр ам таталтаад нэг тэнийг инээчт юм байна. Мэдээж хүн рүү харчаад ингэж инээгээдээвэл бас эвгүй л юм те. Бас манай өвний энэ ажилд орсон шалтгаан нь гавьяа байгуулж баатар болох. Учир нь түүнийг баг багт нь болсон хэрэгээс олж яагаад ч юм сургууль дээр нь манай үнийг чөтгөр гэж хожилдог байсан гин. Магадгүй бас тийм болохоор өөрийгөө баталж харуулахыг хүссэн юм болоо да. Харин 8 дугаар салааны бусад гишүүд бол шар үстэй Айрис, харин нөгөөх нь Маки гэдэг. За тэгэхээр хүмүүс нэг л өдөр гинтхэн нууцлах шалтгаанаар шатах болжээ. Бүр ямар ч гадны нөлөө байхгүй зүв зүгээр өж байгаа л хинчим хаанчим шатаал эхэлдэг. Тэгээд шатсан хүмүүс нь өөрийн ухаан мэдрэлээ алдаж ойр орчноо галдан шатааж эхэлдэг гин. Бас тэднийг нэгдүгээр үе буюу буг чөтгөр гэж нэрлэдэг юм байна. Харин гал сөнөөгчдийн үүрэг бол тэрхүү шатаж байгаа хүмүүсийн галыг унтрааж сүнсийн амар тайван ойрсуулах. Бас тэр хүмүүс гинт шатаад байгаа нууцлах шалтгааныг аль болох түргэн олж хүн төрлөختнийг айх аюулгүй болох ёстой. Харин манай Шинра чинь багада ээж дүү хоёртойгоо амьдардаг байсан ч юунаас ч юм болоод ганцаараа өнчирч үлдсэн түүнийг эмээ нүртэл чөтгөр гэж гоочлоод авч өсөхөөс татгалзаж байж л те. Хөөх юм нь айд сандрахаараа инээч хэдэдэг болохоор хүмүүс буруугаар ойлгох нь бас аргагүй л те. За тэгсэн чинь гинтхэн төгшөөрийн дохиод уграал. Хотын хаа нэгтээ хүн шатаж буг болсон тул манайхан ажилдаа гарахтаа бэлтлээ. Ахлах Оби бол гал удирдах чадваргүй энгийн л хүн. Гэлэмээ Айрис ч бас түүний адил. Харин дэслэгч Хинава бол 2 дугаар үеийн гал удирдагч. За 2 дугаар үе гэдэг нь өөрөөсөө гал гаргаж чадахгүй ч гэлээ ойр тойрондоо байгаа галыг удирдах чаддаг хүмүүсийг хэлдэг. Бас Маки ч гэсэн 2 дугаар үеийн гал удирдагч. Харин манай Шинра бол 3 дугаар үеих буюу өөрөөсөө гал гаргах чадвартай онцгой төвшний гал удирдагч. За тэгээд манай Шинрагийн анхны ажил болохоор нэлээн л догдолцсон байгаа нь ойлгомжтой биз. Тэгсэн чинь энэ удаагийн буг нь нэлээн ширүүн байна гиндэ. Тэгээд манай хэд дотгошоо яваад ортол нөгөө буг нь бүр ойртуулахгүй шүү гэж байгаа юм шиг л хаасайгүй гал тавьчих. Манай хүн чинь бүр шоконд ороод хөл дээрээж тогтч чаддгүй. Ахмад Оби түүнийг тайвшруулад арай гэж гайгүй болтол гинтийн дайралтанд өртөөд ухаан алдчихуу яв. Хуучны дурсамж нь харагдаал. Түүнийг баг багт нь герт нь гал гараад ээж дүү хоёр нь шатаад өгцсөн юм байна. Ядж яхад манай хүн чинь гал гаргаж чаддаг 3 дугаар үеих болохоор хамгийн түрүүнд түүнийг л сэжиглэх нь ойлгомжтой штэ. Гэхдээ тухайн үед эдний герт гал гарах үеэр ээж дүү хоёроос нь өөр нэг хүн байсан гин. Тиймээс тэрмүү новшийг л олж барих нь манай үний хамгийн гол зорилго нь. За тэгээ Шинра арай гэж ухаан ороод манайхан ч ажиллаа эхэллээ. Буг болж хувирсан хүмүүсийг амьрлуулахад багийн ажиллагаа хамгийн чухал бөгөөд багийн гишүүн бүр өөр гэсэн үүрэгтэй. Айрисийн үүрэг нь залбирал үйлдэх. Мөн 2 дугаар үеийн гал удирдагчид бусдыгаа галд өртөхөөс хамгаалж, харин манай Шинрагийн үүрэг бол бугийг амьрлуулах сүүлчийн цохилтыг хийх. Бас мэдээж бугийг устгахтаа зэрэгцээд тухайн хүн ч бас нас орж байгаа болохоор хойдохын уншихгүй бол болохгүй. Хөөхий энэ залуугийн эхнэр нь саяны буг болж хувирсан хүн байж л дээ. Гэхдээ эхнэрийн зовоолхүүгээр сүнсийг амьрлуулсан болохоор үүнээс илүү яалтай влээ дээ. Бас хотынхан гал сөнөөгчдийг ажиллаад дуусгасны дараа үргэлж алга ташлалтаар баяр хүргэдэг гэж шүү. Маргааш нь харин ахлах маань Шинраг энэ жилийн Шинкоодын тэмцээнд оролцохоор ойлгоно. Бас өнөөдөр 8 дугаар ангид шинэ гишүүн ирж байгаа бөгөөд тэр ч бас тэмцээнд оролцох юм байх. Гэтэл нөгөөх нь манай үний хуучны танил нь үж таарлаа шүү. Энэ хоёр ч бүр бие биенээ үздэггүй юм байна. Энэ шар толгоотыг Артур гэдэг ба тэр ч бас 3 дугаар үеийн гал удирдагч.
За ер нь бол өөрийгөө нэлээд мундаг гэж боддог л Гай байна. За тэгсэн манай дэслэгч Хинава хурж ирснээ. Энэ эдийг хөөхөн дэгэлчт юм байна өө. Тэгснээ Макийг энэ хоёр Шинковтой хамт гал удирдах бэлтгэл хийлгэн. Тэгээд Маки эхлээд манай Шинрад ёстой л хичээл зааж өглөө. Нэрээ Шинрагийн чадвар нь хөлийнхөө улнаас гал гаргадаг. Нэг ёсондоо тийрэлтэд хөдөлгүүрл гэсэн үг. Харин Артурын чадвар бол галны нэгтэрчлийг нэмэгдүүлж плазм сэлэм үүсгдэг. За бараг л Star Wars дээр гардаг шиг юм да. Уг нь чадвар нь гоёж өөрөө жинхэнэ хамраас өгсөн баачка юм нэрээ. Тэгээд бүр Шинра Артур хоёр нийлээд ч Макийг барж идэхгүй юм дөө. Оройн харин манайхан Шинковуудаа гал сонёг тусгай багжнуудыг танилцуулдаг. Жишээ нь энэ сүхний ишин дээр байгаа товчлуурыг дарвал үзүүрээс нь гал гарна. Гэх мэтчлэн зөндөөл хэрэгслүүд байдаг гин. Энэ үед харин дахиад нэг галын дуудлага ирлээ. Энэ удаад айлын байшинд хүн шатсан бөгөөд давчуухан зайд бугтаа толдох учраас Шинрад өнөөх сүх хэрэг болно гин. Тэгээд хэргийн газарт эртэл энэ хүүхдийн ээж нь 2 жилийн өмнө буг болсон бөгөөд өнөөдөр харин аав нь буг болоод энэ хүүхэд өнчирч үлдвэ өөрхий. Манай хэд ажиллагаагаа эхлүүлэх гэтэл ахлах Оби 2 Шинковыг дагуулж явснаа зэвсгээ нууж байл гин. Учир нь эдний хийдэг ажил нь буг болсон хүнийг амьрлуулах ч гэлээ. Нэг ёсондоо бол хүн алж байгаагаас ялгаагүй болохоор ядаж ойр дотных нь хүмүүсийн хажууд зэвсгээ бити харуулж бай гэдэг. Гэтэл энэ хавьд нэг с ิจ гтэй нөхөр гал удирдаад байгаа бололтой. Галаар дүүрс үүсгээл манай эдийг нэг жоохон шоолоод байна уу юу? Ямар учиртайг нь сайн мэдэхгүй ч гэлээ ямартай ч ажиллагаагаа эхлүүлж байшин руу яваад ортол буг болсон гэрийн эзэн томоотой гихчин сууж шүү. Ийм тохиолдолд тун ховорхон бөгөөд хэдий буг болсон ч гэлээ бусдад гай бололгүй өөрийн амьрлуулах хүртэл галч чадах хөвдөлтийг тэсэж байгаа түүнийг хараад Артур маань удаан зовоохыг хүссэнгүү шууд л амьрлуулж өглөө. Гэтэл гинтхэн дэлбэрэлт болж юу юугүй байшин нурах нэ. Харин саяны хэргийг төрүүний манайхныг өдөөд исэн энэ нөхрөл хийсэн болж таарлаа. Яг юу болоод өнгөрснийг мэдэхгүй ч манайхан ажлаа дуусгах ёстой болохоор өнчирч үлдсэн охинд гэрээс нь авч гарч чадсан цорын ганц зүйл болох аав ээжийнхэн зургийг өгдөг. Харин энэ ажил яг ямар шүү хэцүү ажил болохыг манай хоёр багч гисэн ойлгож авах шиг л боллоо. Тэгэхээр ерөнхийдөө бол дэлхий дээр хүн шатах үзэгдэл газар авснаас олж хаасайгүй замбраагүй байдал үүссэн ба одоогийн нөхцөлд цорын ганц 50 бус нутг нь Токио хот гин. Энэ тухай ярилцж байгаа хүмүүс бол төрүүний с ิจ гтэй залуу болон бас нэг үл таних залуу хоёр. Бас эднэр чинь манайхны 8 дугаар гал унтраах ангийг бүр нэвт судалсан. Яах гэж байгаа юм бөө мэд. Тэгээд бүр Шинковуудын тэмцээн болох газар хүртэл хүрээд ирсэн сууж идэг шүү. Энэ үед манай Шинра урд нь таарч байсан хүнээ олж хараад 12 жилийн өмнө болсон хэргийн тухай асуудал өнөөх нь бүр тоосон чинжгүй яваад өглөө. Тэгэхэр нь үгүй байж та гэсэн чинь энэ нэг охин урдуур нь оржлаа болоод манай үнийг гаж донтон шиг харагдуулаад ах юм аа. За энэ охиныг Тамаки гэдэг ба тэрч бас 3 дугаар үеийн гал удирдагч. За тэгээд нөгөө хөгшин дээр дахиж очиод хальтхан ярилцъя л та гэсэн чинь чи өрнө жилд хэдээр гардгийг мэдхүү. 12 жилийн өмнөх юмыг яаж сандгийн? Чи зүгээр тэмцээндээ сайн оролцоол бод. Гичээд яваад өглөө. Харин Шинра түүнийг ямар нэг юм нуугаалах шиг байна даа л гин. Ингээд удалгүй тэмцээн ч эхэллээ. Эхний даалгавар бол тусгайлан бэлдсэн байшинд нэвтэрч саад бартааг даваад буг болсон хүн дээр төрүүлж очих ёстой. Тиймээс бүгд л хамаг хурдаараагүйсэн ч манай хүн бол давуу талаа ашиглаад шууд л дээшээ гараад ирнэ. Гэтэл тэнд нь нөгөө нууцлаг нөхөр чинь тэмцээний шалгагчдыг ноклаа хийцэн байдیں۔ Бас болоогүй. Түүний энд ирсэн зорилго нь манай Шинратай уулзах гинэ. Тэгээд бүр манай хүнд тохиолдсон 12 жилийн өмнөх хэргийн тухай мэддэг бололтой. Хэрвээ илүү ихийг олж мэдмээр байвал өөрийн жоохон зугаа цуулаадах гэснээ. Шинра дээр бүр төрөл бүрийн жүцүүгээ турсч үзээд байдаг шүү. Тэгээд манай хүнийг өрөвдсөн үү яасан алах гэснээ болоод 12 жилийн өмнө үхсэн гэж бодож исэн дүүг нь одоо болтол амьд байгааг хэлдэг. Гэхдээ тэр хэрэг зүгээр ч нэг тохиолдол биш байсан бөгөөд дүүг нь хэн нэгэн одоо болтол нууж ойж магадгүй. Тиймээс гал сөнөөгч байхаа болоод өөртөө нь хамтарвал дүүгийнхээ хаана байгааг олж мэдэн шүү гэсэн боловч манай хүн чинь баатар болох зорилготой юм чинь юу гэж л зөвшөөрөхөвдөө. Энэ үед тэдэн дээр Артур Тамаки хоёр хурч ирлээ. Шинра уг нь тэдэнд энэ нөхөр бол шалгагч биш ээ. Гимт хэрэгтэн шүү гэж хэлсэн ч нөгөө хоёр мангар нь итгэдэггүй. Тэгсэн чинь нууцлаг залуу өөрийгөө Жокер гэж танилцуулаад нөгөө нунтаг дээр шиг юм хаа сайгүй цацаад чаддсан бол энэ хүмүүсийг авраарай гэж хэлээд яваад өглөө. Манай горовч арай л гэж дэлбэрхээс өмнө ухаан алдсан хоёр хүнийг авраад өөрсдөө ч бас үхжилгүй газартлаа гэж.
За тэгсэн нөгөө хөгшин убаа хурж ирснээ манай үнийг магтаж энтерхөөй. Бас Оби ахлах дээр очсноо сайн гишүүн илсүүлжээ гээл. Харин Шинра саяны хэргийн тухай Обид хэлсэн бөгөөд тэрээр дүүгийнхээ хэрэгээс болоод галын хүчнийхэнд баг зэрэг эргэлзэж байгаагаа ч бас хэллээ. Гэтэл Оби ахлагч бас галын хүчний 1-7 дугаар ангиудад итгэдэггүй бөгөөд 8-аас босод галын ангиуд бүгдээрээ томоохон группүүдээс санхүүжилттэй байдаг болохоор авилгал хээл хахуулын асуудалтай байх магадлал өндөр. Тиймээс Оби ахмад болон бусад 8 дугаар ангийн гишүүд хүн шатах үзэгдлийн жинхэнэ шалтгааныг олохын тулд нууцаар мөрдлөг хийсээр ирж. Тэгээд маргааш нь мэдээгээр Жоукерийн тухай зарлах болов гэтэл тэр тухай бүр юуж гарсангүй. Тиймээс галын хүчнийхэн энэ хэрэгтэй ямар нэг байдлаар холбоотой болж таарлаа. Бас Жоукерийн ашигласан даршиг нунтх нь буг болсон хүнээс шатаад үлдсэн үнс байж таардیں۔ Үүний дараа манай эдийг ажиллаа хийгээ сууж байтал дуудлага ирээд нэг нохой модон дээр авирчаад бууж чадахгүй байгаа гинүү. Уг нь иймэрхүү дуудлага муудлага авдгүйч гэлээ Шинра Артур хоёр яваад очтол нохоо биш гал сөнөгчдийн маскот буюу бэлэг тэмдэг болсон хүн байдیں۔ Яаж яваад мод руу гарцсан гэсэн чинь урд нь нэг энгийн гал сөнөгч 4 хүн алсан хэрэг гарч байж. Түүнээс хойш зарим иргэд гал сөнөгчдийг үзээ ядаад бэлэг тэмдэг болсон маскотыг хүртэл дээрлэхдэг болжээ. Харин тэр хүн алсан гал сөнөгчийн шүүх хурал нь өнөөдөр дуусж байгаа бөгөөд түүнийг сэтгцийн асуудалтай гэж дүгнээд гин буруугүй болгож цагаатглаа. Тэгсэн гинтл энэ нөхөр чинь шатаад буг болчтیں۔ Гэхдээ хамгийн сонирхолтой нь эрүүл ухаанаа хадгалж үлдсэн байдаг. Энэ хэргийн тухай мэдээ ирж шуурхаа арга хэмжээ авахаар манайхан бүгдээрээ замдаа гарлаа. Тэгээд нөгөө нөхрий чинь шүүх танхимын гадаа хүн барьцаалцсан байж яхад нь амжиж хурж ирээд үнэхээр л эрүүл ухаанаа хадгалж үлдсэн богийг анх удаага л харлаа. Гэхдээ энэ нөхөр бол бас яавч эрүүл ухаантай биш ээ. Хүн алах хоббитой гэх юм уу да? Ийм болсондоо бараг баярлаад байгаа юм шүү. Өөрийгөө бараг л супер хорон санаат гэж бодсон ч манай Шинраг өөрөөс нь хавь илүү хүчтэй гэдгийг хараад шок. Тэгээд манай хүнээс ам гуугаад бүр сүйд болноо. Амирлуулах байгаа бол ядаж гэлэнмаа дуудаач гинэ бас. Гэтэл тэдэн дээр гал сөнөөгт 5 дугаар ангийн ахмад болох Хибана хурч ирлээ. Мөн тэр ч бас 3 дугаар үеийн гал удирдагч ба буг болсон нөхрийг авч явнаа гэхээр нь Шинра эсэргүүцсэн чинь ховстоо тайч уу яач уу? Тэгснэ манай үнийг бүр бөөнөөрөө нийлээд жинхэнэ дээрлэж байна. Гэсэн ч Шинра бас мөчөөгөө өгөхгүй бүгдэнтэй нь үзэлцэх гэжээтэл азар манай нөгөө эд ч бас хүрээд ирлээ. Ингээд нөгөө 5 дугаар ангийн ахмад ийм төрлийн буг үүсэх нь ховор тохиолдол болохоор устгах гэд хэтэрхий хайран байна. Тиймээс жаахан судалгаа хийгээд гарсан хариуг нь та нартай ч бас хуваалцнаа гэх амлалт өгч манай ахмад Оби ч үүнийг дуртай дургуул зөвшөөрлөө. Учир нь манай гал унтраах 8 дугаар ангид судалгааны лаборатори байхгүй штэ. Гэхдээ ямар тач 5 дугаар ангийнхныг с ижигтэй байгааг анзаарсан болохоор маргаашнаас эхлээд манайхан зөвхөн богнуудтай биш. Бусад гал унтраах ангийн 2 3 дугаар үеийн гал удирдагч нартай ч бас тулдах бэлтгэл хийн л гин. Харин манай дэслэгч брогийн чадвар чинь буунаас үүсэх тесрэлтийн галыг удирдах, хүчийг нэгсгэж эсвэл багасгах чаддаг гэж шүү. Бас тэр 5 дугаар ангийн ахмад Хибана гэдэг эмэгтэй чинь богнуудыг нууцаар судалж олсон мэдээллийнхээ ачаар одоогийн байр суурьнд очисон гэж ярьд юм байна. Тиймээс манайхан 5 дугаар анги руу нууцаар нэвтэрч тэрхүү мэдээллийг хулгайлах төлөвлөгөө гаргалаа. Харин манай Айрис гэлэнмаа ахмад эмэгтэйтэй хуучны танилуд бололтой. Оройн цагаар 5 дугаар анги дээр очиж ахмадтай нуулзаад түүний хийж байгаа зүйл бол бурхны эсрэг гэсэн чинь нөгөөх нь юун бурхан наадхаа март хөөе. Тийм байдгүй гээл манай үнийг бүр барьж идэхнэ. Энэ үед харин манай 8 дугаар ангийнхан айл эдийн дайралтаа эхлүүлсэн байт юм да. Гэхдээ нууцаар биш. Шууд ингээд улаан цайн дайраад орох юм гинэ. Шинра Артур хоёрыг урдаа гаргаад дэслэгч маань сумныхаа хүчийг багасгаж ухаан алдуулах хэмжээнд л гал нээж нөгөө хоёрынхоо замыг цэвэрлж өгдөг. Гэтэл энэ үед 5 дугаар ангийн Шинков азаа үзэхэр хүрээд ирж. Тэрээр 3 дугаар үеийн гал удирдагч бөгөөд чадвар нь үлээдэг бохинд чатамхай хий дүүргээд тэрийгэ дэлбэлдэг. За энэ 3 дугаар үеийн чадвартай хүмүүс янз янзаар л чадвараа хөгжүүлдэг юм байна. Гэхдээ манай дэслэгч бро буудсан сумныхаа чиглэлийг өөрчилж чаддаг байвал яах вэ? Яаж вэ гэхээр сум ямар нэг зүйл мөргөөд үүссэн баг зэрэг очийг ашиглаж чиглэлийг өөрчилдөг гин. За тэгсэн чинь бас өөрсдийгөө сахиусан тэнгэрүүд гэд нэрлэлсэн 3 шулам хүрээд ирэх юм аа. Харин нөгөө талд Шинра чинь Артурыг хаяа төрүүлээд явчихжээ. Энэ үед Артур дээр 5 дугаар ангийн эрдэмтэн өгшин өнөөх буг болж хувирсан нөхрийг дагуулад ирж шүү. Бас энэ буг дээр туршилт хийсний үр дүнд хүчнийх нь хэмжээг нэмэгдүүлж чадсан гин. Гэхдээ яах вэ бас өмнөхөөд бол дээрдсэн л юм шиг байна.
Гэхдээ тийм байсан ч манай Артурын хувьд бол өрсөлдөгч болж чадсангүй гэж. Бас дэслэгч энэ хоёр өнөөх сахиусан тэнгэрүүдийг айл хэдийн зохицуулсан. Харин Шинра 5 дугаар ангийн төв байранд нэвтэрч Ахмад эмэгтэй дээр хүрээд ирлээ. Энэ эмэгтэй гал удирдах чадвараа ашиглаж хүний биеийн температурыг хүртэл ихсгэж чаддаг ба ингэснээр өрсөлдөгчөө ухаалдуулж унгаадаг. Гэхдээ Шинрагийн тэсвэр төвчээр бол ондоо төвчнийг шүү дээ. Энэ дайралтанд хэд ч өртсөн бай босоол ирнэ. Бас манай хүн чинь хүйсийн эрх тэгш байдлыг яс баримталдаг болохоор эмэгтэйгэд харж үзээд ах юм байхгүй. За тэгээд Ахмад эмэгтэйгийн өнгөрсөн амьдрал гэвэл багадаа өнчирч үлдсэн тэрээр Айрис болон бусад өнчөө хүүхдүүдийн хамтаар сүмд үсч төрнжээ. Тэр багасаа шинжлэх ухаанд сонирхолтой байсан бөгөөд өөрийн гал удирдах чадвараа төрөл бүрийн химийн бодистой холж янз бүрийн л туршилт хийдэг байж. Гэтэл нэг л өдөр сүмийн бүх гэлэн маанар болон хүүхдүүд буг болон шатаж Айрис энэ хоёр л зүгээр өнгөрсөн байдаг. Энэ үеэс эхлээд тэр бурханд итгэхээ болж өөрийн зөв гэж удсан замаар л явах болж. Тэгээд богнууд дээр судалгаа хийж олсон бүх мэдээллүүдээ Токиогийн нэг томоохон групп судалдаж оронд нь судалгааны лаборатори болон Ахмадын байр суурьнд томилогдсон байдаг. Ингээд тэр ухаан орсныхоо дараа манай Шинраг арай өөр нүдээр хараад эхлэв яав. Ямар ч тач өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрч дахиж тулдмааргүй байна л гин. Бас өнөөдрийн болсон явдлыг дээд албан тушаалтнуудад зүгээр л 1-2 анги хамтарсан бэлтгэл байсан гэж мэдэгдэх бөгөөд одооноос эхлээд 5 болон 8 дугаар ангиуд хамтарч ажиллана гэсэн үг. Гэвч тэдний энэ хамтарсан бэлтгэлийн тухай 1-р тусгай ангийнхан айл хэдийн сэжиг аваад эхэлсэн бололтой. Уг нь манайхан ч сэжиг ахуулахгүй тулд бүр бөөндөө нийлж хоолны өдрлөг хүртэл зохион байгуулж байгаа шүү дээ. Бас Ахмад эмэгтэй судалгааныхаа үеэр хүн шатах үзэгдэл бол зүгээр нэг тэнгэрийн гисгэл биш. Хэдийгээр ягч бүгдийг бичгэлээ зарим тохиолдолд хүмүүсийг хэн нэгэн хүчээр буг болгож байгаа гэдгийг олж мэдсэн бөгөөд тэгж үүссэн богнууд бусдаасаа бага зэрэг ялгаатай. Бас тиймэрхүү богнууд нь ихэвчлэн 1-р тусгай ангийн хариуцдаг бүс нутгаар гарч ирдэг гин. Тиймээс хамгийн эрх мэдэл ихтэй 1-р тусгай анги дотор л хүмүүсийг буг болгож байгаа тэр хэргийн эзэн байж магадгүй гэж үзээд нэг арга бодож олсон нь жил бүр Шинковуудыг туршлах судлуулахаар өөр галын ангиуд руу явуулж болдсон байна л да. Тийм болохоор тэрийг далимдуулаад 5 болон 8 дугаар ангийн шинэ гишүүдийг 1-р тусгай анги руу нэвтрүүлээд нууцаар тагнуул хэлэхээр болдог. За тэгээд яваад очтол бусад ангиудаас ч бас ганц нэг Шинковууд хүрээд ирж. Тэгээд энэ хэдийг нэг сонин нөхөр өгтөж авснаа Ахмад дээрээ дагуулад ирнэ. Бас энэ 1-р галын анги бол ариун сүмийн нэр дор санхүүжилт авдаг учраас ерөнхийдөө жоохон шашинлаг гэх юм уу да. Харин манай Шинра шууд л Ахмадтай нь хүчээ үзэж өөрийнхөө чадварыг шалгамаар байна гэсэн чинь Ахмад нь нэгэн л бэлтгэл хийж байгаа юм чинь ер нь бүгдийг нь оролцуулах юм гинэ. Тэгээд хамгийн ихэнд цоглог нөхөр 2 дугаар тусгай ангийн Шинковтой үзэхэр боллоо. Түүний чадвар нь энгийн л гал үүсгэж дайралт хийх. Цоглог нөхөр зүгээр л бултаад гарсан ч үлдсэн галын 1-р ангийн бас нэг залуу яаж ч бөөмөд сорж авснаа буцааж гаргахтаа мүс болгоод гаргаад ирдیں۔ Энэ 1-р анги бүр сонин хачин юмар дүүрэн бололтой. Үүний дараа Ахмад нь манай Шинра Артур хоёртой үзэлцэхээр болваа гэж. Уг нь Артурын плазм сэлэм чинь төмрийг хүртэл зүсдэгч энэ хөгшин бүр хүүхдийн тоглоомын сэлэм эвдэж байгаа юм шиг л байхгүй болгож байна. Дараа нь Шинрагийн ээлж ирэхэд манай үнч хурд хүчээ гайхуулсан дайралтай байсан боловч хөгшний цагаан цамцыг шатааснаас бусдаар нэх онц хохирол учруулсангүй. Энэ хөгшин бол жинхэнэ ондоо төвчний хүн байх нь тэр. Нөгөө талд Ахмад эмэгтэй судалгаагаа манай Обид танилцуулах бөгөөд түүний олж мэдснээр бол гадны нөлөөтэй буг болж хувирсан хүмүүсийн биед шавж оруулсан байх магадaltaй гиндэ. Харин манай хоёр энд ирээд айл хэдийн 5 хоног өнгөрчээ. Гэтэл өнөөдөр галын дуудлага ирж энэ хоёр маань 1-р тусгай ангийнхантай хамт ажиллах нөө гэтэл эднэр хүн хүч болон зохион байгуулалт сайтай болохоор Шинковуудын хэрэг овцоо гинэ. Тэгээд манай хоёр хизээ дуусахын хүлээгээ зогсож байтал нарийн гудамнаас нэг залуу сонирн байдалтай гарч ирэхээр нь яасан бол гэсэн чинь ардаас нь хин нэгэн яалтчгүй биерүүн шавж оруулаад энэ залууг буг болгочт юм байна. Шинра ийм сайхан боломжийг юу гэж л алдах вэ? Шууд л тэр хүнийг хөөгөөд явж байтал ойр хавьд нь 1-р тусгай ангийн нөхдүүдээс өөр хүн байсангүй. За тэгэхээр эднэр улмал сэжигтэй болж таарлаа да. Гэхдээ яг хэн тийм юм хийснийг мэдэхгүй болохоор манай хоёр эхний ээлжинд нэгээр нь нууцаар шалгахаар шийдлээ. Тэгээд хамгийн ихэнд энд байх хугацаанд хуваарлагдсан хэсгийн ахлахынхаа өрөөг шалгатал шургуулганаас нь өнөөх шавж гараад ирдیں۔ Гэтэл нөгөө нөхөр чинь өөрөө орж ирлээ бас. Тэгснээ манай хоёрыг харчаад өөрийгөө хаа цалаад байна уугүй юу?
Ямартайч энэ шавжийг саяхан болсон хэргийн газраас олсон гинэ. Тэр ч бас энэ шавжны хэргийг нууцаар мөрдөж байгаа бөгөөд өнөөдөр болсон хэргийг яг ийм нөмөрхтэй 1-р тусгай ангийн хүн хийсэн гэхээр тухайн үед тэр газарт энэ залуугаас гадна ийм хувцастай байсан нь өнөөх цоглог нөхөр л олж таарлаа. Энэ үед цоглог нөхөр өөрт нь сайн ханддаг Тамакийг ашиглаад хүүхдүүдийг өргөтөж нэг газар цуглуулдаг. Гэхдээ хүүхдүүдээр яг юу хийдгийг Тамаки ч мэдэхгүй. Хөөхийг ухаан алдуулчтай юм байна шүү дээ. Тэгээд өнөөх шавжаа нэг хүүхдийн ээжийнх нь бийд оруулаад туршилт хийгээд байгаа мó яагаад байгаа юм. Хөөхий Тамаки энэ үед ухаан ороод цоглог нөхрийн юу хийж байгааг харчаад ийдэг харьцаатай сайн хүн болохоор нь хүндэлж явдаг байсан чи харин өөдгөө новш байсан юм шүү чи гэж хэлээд зодуулваа гэж. Энэ цоглог нөхрийн зорилго нь хүмүүс дээр туршилт хийж шавжийг биедээ оруулсан чи бууг олж хувирлахгүй хүн чигээрээ үлдэж чадах хүнийг л хайж байгааг нь. Бас тэр өнөөдөр хайгаад байгаа хүнээ оллоо. Яалтчгүй л энэ хүүхэд бууг олж хувирсангүй дээ. Тэгсэн ч гэсэн энэ муу ч бас зогсохгүй нэ. Тиймээс Тамаки галын хүчээ ашиглаад ойр авд хин нэгэн байж магадгүй гэд дохио өгсөн биш. Түүнийг бүр нэмж зодоод яг аллаа. Тэгснээ бүр энд нь шатаагаад хайчиг гинүү. Тамаки яг талигч болдгийн даваан дээр Шинра түүний дохиог харсан бололтой жинхэнэ баатар шиг л хурцирж аварлаа. Гэхдээ бас цоглог нөхөр чинь дэслэгч цолтой юм гисэндээ мөчөөгөө өгөхгүй манай үнтэй гар зөрүүлж азаа үзэх юм гинэ. Бас болоогүй нөгөө шавжин Шинрагийн галыг харчаад бүр тэмүүлээд байдаг шүү. Тэгэхээр Шинра бол цоглог нөхрийн олон жилийн турш хайгаад байгаа хизээж хувьсаж өөрчлөгдөөгүй ариун гал гэдг нь болж таарч ах шиг байна. Харин манай хүн бол юу яриад байгааг нь ч ойлгож байгаа юм алга. Яавал дийлэх вэ гэд толгоогоо гашилтал бодсны эцэст өөрийнхөө давуу тал болох хурдан хөдөлгөөн уян хатан байдлаа ашиглаж цоглог нөхрийн олон юм ярьдаг амруу 42 арзмарын хөлөө чихээ ичүүгүй юу. Энэ гай чинь гэхдээ галзуу юм шүү. Эсвэл ямар нэг буруу шашны урсгалд тархиа угаалгацсан юм уу хайшин. Дэлхийг тэр чигт нь шатааж хүн төрлөختнийг ариусгана гэд тэнэг юм яриа л. Бас тэр дагдаг хүнийхээ төлөө өөрийнхөө амийг хүртэл золиослох гэж ахт нь ашгүй өнөөх мөсний шид ашигладаг буруу хурж ирээд амийг хэмхэж өглөө. Гэтэл энэ үед гинтхэн гаднаас галт сум орж ирээд хөлдсөн байсан цоглог нөхөр даай. Энэ цагаан хувцастай нөхдүүд л өөрийнхөө талын хүн баригдангуут цааш нь харуулсан бололтой. Тэгснээ гэрчүүдийг ч бас устгах нь гиндэ. Мөсний шид ашигладаг буруу бол 1-р тусгай ангийн хамгийн чухал хүн учраас найз нь түүнийг хамгаалаад өөрөө нэг гаргүй болвоо гэж. Харин Шинра маань дайсны харах өнцгийг таглахын тулд тоос босгоод бас дээрээс нь Тамакигийн галан дайралтыг ашиглаж хаалт босгосон тул холоос дайрч чадхаа байсан цагаан хувцастай гарууд ойртож эрсдэл гаргахаас сэргийлж ухрахаар шийднэ. Ингээд Шинра маань дүүгээ хайж олох багч гисэн сэжүүртэй болсон ба өнөөдрөөс эхэлж мөсний шид ашигладаг Карим манай үнтэй хамтарч цагаан хувцастай нөхдүүд яг ямар учиртай хүмүүс болохыг олж мэдхээр болно. Гал унтраах 8 дугаар анги маань ганц 2 холбоотнуудтай болсон болоод ч тэрөө ойрдоо их л чимээ шуугантай л байна. Өнөөдөр манайхан бүх ангийн ахмадуудын уулзалт руу явж байгаа бөгөөд энэ удаагийн шавж болон цагаан хувцаснуудын хэрэг нэлээд ноцтой учраас эзэн хааны тушаалаар бүх томчуудыг цуглуулж хурал хийх юм гин. Мөн тэдний замд харагдах энэ том цахилгаан станц бол мөнхийн эрчим хүчний үүсвэр Аматерасу. Ингээд 1-8 дугаар тусгай ангийн бүх ахмад цолтой хүмүүс цуглалаа. Тэгээд хурлаа эхлүүлэх гэтэл 7 дугаар тусгай ангийн ахмад зүгээр л бараагаа харуулах гэж ирсэн бололтой. Хурал хийж байгаа шалтгаан нь шаал утгагүй байна гэснээ гараад явна. Үүний дараа эзэн хаан манай Шинраг Адолла Борст гэх галын чадвартай үздэй гин. Манай хүн чинь өөрөө ч юу яриад байгааг нь ойлгохгүй болохоор яг яадаг гал юм бэ гэсэн чинь мөнхийн энергийг үүсгэдэг Аматерасутай адилхан анхдагч ариун гал гин. Гэхдээ энэ Адолла Борст энгийн галнаас яг ямар ялгаатайг нь хинч баталсан баримт байхгүй. Гэхдээ магадгүй ямар нэг ялгааг нь олж мэдчихээл цагаан хувцаснууд Шинраг онилж эхэлсэн байх. Тиймээс манай хүн аюулд байгаа ч гэлээ түүнийг хамгаалахад бусад ангиудаас тусламж авахгүй. 8 дугаар тусгай анги түүний аюулгүй байдлыг дангаараа хариуцнаа гэж Оби Ахмад хэлснээр хурал дууслаа. Үүний дараа бусад нь ажил руугаа буцаж харин Шинра Аматерасу гэдгийг ойроо сарах санаатай үлдсэн чинь манай хүн дээр Жокер хурч ирэнгүүтээ дүүгээ хайж байгаа бол чи яг зөв замаараа явж шүү. Цагаан хувцаснуудын толгойлогч болох сургаалч гэдэг нөхөрт маш олон хүн хүчин зүтгэдэг. Танай дүү чинь бүр тэр хүмүүсээ ахмад нь гэд боддоо гэж хэлээд манай Шинраг шоконд оруулж хаяад яваад өглөө. Шинра бүр яахаа мэдхээ болов гэж. Учир нь манай хүн чинь 2 том зорилготой.
Нэг нь дүүгээ олж аврах, нөгөөх нь хүн төрлөختнийг буг болгож хувиргаад байгаа шалтгааныг олж баатар болох. Гэтэл одоо энэ янзаараа бол дүүтэйгээж тулдаж магадгүй болчлоо шүү дээ. Оройн манаахан бүгдээрээ л Шинраг нэг л биш байгааг анзаарчиж. Артур хүртэл санаа тавиал. Тиймээс Шинрач бас Жокроос сонссон бүх зүйлээ эднэрт ярьж өглөө. Хэдийгээр Жокрийн үг үнэн гих баталгаагүй ч гэлээ манаахан Шинрагийн дүүг аврахын тулд чадах бүхнээрээ л тусланаа л гин. Маргааш нь харин дэслэгч Хинава багийн шинэ гишүүдтэй 8 дугаар галс өнөөх анги яаж үүссэн түүхийг ярьж өгдөг. Олон жилийн өмнө дэслэгч маань зэвсэгт хүчний түрүүж цолтой цэрэг байж. Түүнд нэг л сайн найз байсан ба өөрөөс нь сондоо. Ариун сүмд итгэдэг сүсэг бишрэлтэй бууга хүртэл адислуулсан заяа. Яаж байгаа гэсэн чинь адислуулсан буугаар буудуулвал арай л сэтгэлд уяг штэ бро гэж авсан. За тэгээд нэг орой найз нь гинтхэн шатаад бууг болох үед дэслэгч маань мохор сүсэг мэтийн өмнөд итгэдэггүйч гэлээ өөрийнхөө бууг адислаагүйгээсээ болж найзаагаа буудаж чадлагүй өөр хүмүүсээр алуулсан байдаг. Үүний дараа тэрээр найзынхаа адислуулсан бууг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад явж байхдаа гудамд гал сөнөөгчд гал гарсан айл руу орох гэж байгааг харна. Тухайн үед Ахмад Оби энгийн л гал сөнөөгч байж л тэ. Энэ удаагийн айлд 2 ч хүн бууг болсон гин. Бас богнуудыг дотор нь догшин бол их оноотой. Харин тайван аюулгүй бол бага оноотой гэж ангилдаг гин. Гэтэл 3 дугаар тусгай ангийнхан их оноотойг нь төрүүлээд амирлуулчих. Нөгөөх нь тэгээд хүлээжлээ нүз гэж авдیں۔ Хэдий бууг болсон ч гэлээ тухайн хүн чинь шатах өвдөлтийг мэдэрсээр л байдаг болохоор Оби дур мэдийн шийдвэр гаргаад дотгошоо нэвтрэх гэж байхад нь дэслэгч түүнтэй танилцаад ямар ч нэвтрэх ирэхгүй энгийн гал сөнөөгч болон цэрэг хоёр байшинд нэвтэрч ороод бууг болсон хүнийг амирлуулж байж. Энэ үеэс л Оби Ахмадад тусгай галын анги нээж хүмүүс бууг болж байгаа шалтгааныг хайж олох бодол төрсөн бөгөөд хуучны хаягдсан сүмийг өөрсдийн барай болгож 3 дахь гишүүнээрээ дэслэгчтэй хамт цэргийн ангид ажилладаг байсан Макийг сонгож илсүүлснээр гал сөнөөх 8 дугаар тусгай анги үүссэн байдаг. Мөн тэдний анхны галын дуудлагаар очиж амирлуулсан бууг нь цагаан хувцастай байсан ба ойр дотныг ядах хүн байхгүй. Бас хамт ажилладаг хүмүүс ажлын газар гээд бүх зүйл нь сэжигтэй байсан болохоор тухайн хэрэг болсон газар буюу Асакуса дүүрэгт очиж судалгаа хийхээр болдог. Гэхдээ энэ дүүрэг нь 7 дугаар тусгай ангийн харьяанд байдаг үндэсний өв соёлоо хадгалж үлдсэн газар бөгөөд мөрдлөг хийхэд Ахмад Бенимаровоос зөвшөөрөл авах ёстой. Даанч энэ нөхөр хүн шатах үзэгдлийг зохион байгуулалттай гэдэгт ерөөсөө итгэдэггүй болохоор манайхан зөвшөөрөл өгөх нь юу л бол. Энэ үед гинтхэн галын дохиод уугарч эндхийн нэг иргэн бууг олж хувирсан болохоор Ахмад Бенимаров ажилдаа гарлаа. Тэрээр 2 болон 3 дугаар үеийн гал удирдагч бөгөөд галыг хүсснээрээ үүсгэж бас удирднаа гэсэн үг. Ерөнхийдөө бол хамгийн хүчирхэг гал удирдагч. Бас манайхан бууг болсон хүнийг амирлуулахдаа залбирал үлддэг бол Бенимаров байшин барилгаа нурааж өргөл өргөд юм байна. Харин эндхийн оршин суугчид нь хизээ нэг өдөр бууг олж өгөх ёстой болвол Ахмад Бенимаровын гартал нэр төртөөгөр өгөхийг сонгосон болохоор энэ дүрэгт нүүж ирцгээсэн гин. Үүний дараа мэдээж нураасан байшингуудаа өөрсдөө засч янзалдаг гэж байгаа бас. Манай эд ч Ахмад Бенимарууд тал засах янзтай. Хүмүүсийн ажилд туслаа л. Эднэр чи ер нь барилгын салбарт хүч үзсэн ч болох юм шүү дээ. Харин манайхны энэ үйлдэл нь 7 дугаар ангийн дэслэгч Сагамияд их таалагдсан бололтой. Мөрдлөг хийхийн зөвшөөрөөд хамтарч болдгоо мүү гээл Бенимаров ятгаал. Өнөөх нь ч бас манайханд тиймч дургүй бас биш л юм байна. Ер нь бол хамтрах бодолтой байгаа гэж шүү. Бас энэ дэслэгчийн биеийн яагаад ийм болсныг асуутал 3 дугаар үеийн гал удирдагчид хүчээ хэтрүүлж ашигласнаас болж бие нь халууныг тэсвэрлж чадалгүй түлэгддэг гин. Энэ бүр дамжирсаар үнс болгоч аюултай гэж шүү. Тэгээд Бенимаров Ахмад Обитой уулзаж хамтарч ажиллах тухайгаа ярилцмаар байна гэд хаана байгааг нь заалгаад яваад очтол Оби Ахмад дэслэгч Хинава хоёр чинь төрүүний хүнийг амжилттай бууг болгож чадлаа. Одоо дахиад нэлээд хэдэн хүмүүсийг бууг болгоноо гайгүй. Гэд яриа зогсож идэм би. Ийм харсан Бенимаров яаж тэсхэвдэ? Шууд л энэ хоёрыг цааш нь харуулчих гэж бодно үсттэй. Гэтэл үзэгдэл солигдоод манай хоёр зугтаж явахдаа яагаад Бенимаров Ахмад өөрсдрөө дайраад байгааг мэдэхгүй явж яах юм? Жүжээд байна уу юу? Бенимаров бол юу харсан тэрэндээ л итгэн үсттэй. Тэгсэн чи харин манай хоёр өөдөөс нь улаан цай мэдэхгүй дүр эсгээд ахаар чинь улмал уурлах нь ойлгомжтой. Гэтэл энэ үед яг манай хоёртой адилхан царайтай хоёр баачка төлөвлөгөө амжилттай гисэн явж яах юм? За ямар тааж төрөүний юм яриа зогсожсэн гарууд бол энэ хоёр болж таарлаа. Бодвол нөгөө цагаан хувцастай нөхдүүд л манайхны дунд яс хайжилтэй. Нөгөө талд Бенимаров манай эдийг ганцаархнаа бүр хашрааж өгч байна.
Тиймээс Оби Ахмад нэгэнт байдал ийм дээрээ тулсан чинь Бенемарутай нэгийн эсрэг нэг тулалтахаар боллоо. Мэдээж энэ тулаан бол харьцангуй штэ. Хамгийн шилдэг гал удирддаг хүний өдөөс огт чадваргүй Оби Ахмад. Харин ч бүр сайн тулалтлаа. Гэтэл Бенемару мөргүүлсэндээ жоохон ууралцсан уу яасан. Бүр нэг мөсөн дуусгах чигээд хамгийн хүчтэй дайралтаа хийх гэж байхад нь түүнийг дэслэгч Сагамия хурж ирж болиуллаа. Тэгээд бүгдээрээ нэг жоохон тайвшраад хэсэг ярилцсан чинь манай эдийн бие биенээ хаана хизээ харсан бас хин хиндээ юу гэж хэлсэн нь яалтчгүй зөрөөд байна да. Тиймээс Бенемару гарч ойр хавийн хүмүүсээс мэдүүлэг авахар болно. Харин түүнийг гарсны дараа дэслэгч Сагамия яаж юм биетэй болсон түүхээ манай эдэд ярьж өгдөг. Энэ явдал 7 дугаар тусгай галын анги байгуулагдахаас өмнөхөн болсон бөгөөд нэг орой эдний дүүрэгт маш олон хүмүүс гинтгэн л буг болоод нөхцөл байдал тун хэцүү байхад тусгай галын ангийнхан яагаад ч юм ирдгүй. Бенемару ядж яхад бүр хязгаартаа тулцсан дахиж тулдах тэнхэлгүй байхад нь энэ хоёр дээр бүр шаал ондоо төвшний буг хүрээд ирдیں۔ Тиймээс Сагамия Бенемаруг зөрүүд гэдгийг мэдэх болохоор хүчээр ухаан алдуулж нэг ёсондоо найзаагаа хамгаалаад энтэй ганцаараа үзэхэр болсон байдаг. Ингээд өглөө болж Бенемаруг ухаан ороход нь айл эдийн бүх зүйл дууссан байх бөгөөд найз нь шүнжин тулцсны эцэст бугийг дарж авсан ч өөрөө дахиж тулдах чадваргүй болтлоо хүчээ итрүүлсэн байлаа. Харин 4-р тусгай ангийнхан хизээ хойно хурж ирснээ манай хоёрыг энэ дүүргийг хариуцсан тусгай 7-р галын анги байгуул. Тэгвэл улсаас та нарт дэмжлэг үзүүлнэ гэдэг. Мэдээж энэ санал нь аль аль талдаа ашигтай болохоор энэ хоёр маань удаан бодсны эцэст зөвшөөрч одоогийн тусгай 7-р анги байгуулагдсан түүхтэй юм байна. За тэгээд part 1-ээ энд хүргээд дуусгая да. Манайханд бичлэг таалагдсан бол лайк саба дараарай. Бас хайп гэж гарч иржээвэл хайпаач бас дараад өгөөрэй guys. Бас заавал 20-30 мянган лайк хүрж ээж дараагийн part оруулна гэхгүй. Угаасаа л part 2 3 гэж хийх болохоор манайхан төвчээртэй үлээдэг юм штэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.